Сайн мэцгааны үзэгчдээ зооны мэдээсний таймжны ямсран байна. Зооны мэдээсний сэтгүүлч би Пажтай. Бид энэ 7 хоногийн таймаа хүрэхэд бэлэн болоод байна. За манай энэ удаагийн даваа гарагийн дугаарын онцлог материалаар амьдралын тойрог болонд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий баяжуулагч төрийн сойрхолт Гавьяат уурхайчин Баатар Хүүг онцлон оролцсон байгаа. За тэрээр одоо өөрийн төрж өссөн нутгаасаа уул уурхайн салбарт одоо ажиллаж улмаар утга зохиолын салбар руу ингээ хөрвөн ажилласан ийм хүн байгаа. Тэгээ энэ тухай илүүдлэр өнгөг манай сонины 7 дугаар нүрээс хүлээн авч унших боломжтой. За мягмар гарагийн дугаарын хувьд энэ 7 хоногт болсон бас нэг олон улсын томоохон үйл явдал манай улсад тусны нэг нь Улаанбаатар төмөр замтай холбоотой. Олон улсын төмөр замын байгууллагуудын нийгэмлэг гэж байдаг. Энэ нийгэмлэгийн олон улсын зөвлөгөө манай улсад 11 жилийн дараа болсон байгаа. Тэгэхээр манай улсын Улаанбаатар төмөр замын байгууллага ер нь ямар бодлого баримталж байгаа, цаашдын зорилгын талаар энэ зөвлөгөөний үеэр тодорхой танилцуулсан. Тэгэхээр өнгөрсөн онд манай улс 33.4 сая тонн ачаа тээвэрлсэн байдаг. Тэгэхээр энэ жил бас яг энэ төлөвлөгөөндөө бас хүрэхээр ажиллаж байгаа. Ер нь цаашлаад 2050 он гэхэд ер нь энэ тав 50 саяд хүрэх боломжтой тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухаараа бас Улаанбаатар төмөр замын удирдлагууд онцлон ярьсан. За тэгэхээр мөн мягмар гарагийн дугаарын бас нэг онцлог бол сайд ярьж байна болонд одоо аж үйлдвэр эрдэс баялагын сайд Тувааныг оролцуулж хайгуул геологийн салбарын хайгуулын асуудлыг ер нь ямар бодлогоор яаж зохицуулж байгаа талаар бас салбарын сайдын хувьд голлон ярилцсан юм ярилцлагыг мягмар гарагт оруулсан байгаа. Лав гарагийн дугаарын гол материалыг танаа албаныхан хийсэн байгаа тийм ээ. 2-7 хоног тутамд манай сонио ерөн сурвалжлах нийтлэлийг хүргэдэг болсоор бас баггүй хугацаа өнгөрсөн байна. Энэ 7 хоногийн ерөн сурвалжлах нийтлэлийн сэдэв маань өөрөө өмнөх ерөн сурвалжлах нийтлэлтэй бас холбоотой. Шахмал төлөвчний асуудлыг бас дахин хүндсэн. Тэгэхээр энэ удаагийн нийтлэлийн гол онцлог юу вэ? Хүн төрх сэдвүүний юу байсан талаар би ба манай ярихгүй юу? За манайх одоо нийтийн эрхшийн төлөөлөлөөр өмнө нь бол одоо шахмал төлөвчний барьцалтуулагчийн стандартын талаар илүү дэлгэрэнгүй хөндөж бичсэн. За ингээд бол одоо сайжруулсан шахмал төлөвчний барьцалтуулагч нь ямар нэг стандартгүй байдаг. Дээрээс нь одоо 5 толгой төлөвч компани лаборатори итгэмжлэлгүй зэрэг ийм асуудлууд гарч ирж байсан. За тэгвэл энэ удаагийн ерөн сурвалжлагаараа шахмал төлшийг олон сонголттой болгоё гэдэг тал дээр илүү одоо гарц шийдлийн талаар нь илүү онцлон бичсэн байгаа. Зөвхөн одоо 5 толгойг монопол байдлаар ашиглах биш би. Олон сонголттойгоор одоо шахмал төлшийг хэрэглэж иргэдийн одоо эрүүл мэндийн амьд огорч байгаа асуудлыг шийдэх. Дээрээс нь одоо жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжих тийм үү иймэрхүү одоо бас хөгжүүлэх боломж байгаа гэдэг үгнээс. Ялцчгүй энэ бас чухал асуудал. Энэ жилийн хувьд ялангуяа угаартч нас орсон харамсалтай хэрэг удаа дараа гарсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх бас нэг гарц гэдэг үднээс энэ асуудлыг хүндсэн байгаа тийм ээ. За пүрэв гарагийн дугаарын хувьд хайгуулаа орхигдуулсан газрын тос гэд мөн түрүү ярьсанчлан Туваан сайдын ярилцлаган дээр бас дурддагдсан. Манай улс бол уул уурхайн орон мөртлөө хайгуулаа бас яг орхигдуулчихсан илүү холбоорлолтын чиглэлд анхаарал тануудаа гэсэн хүндх сэдвийг манай сонин сэтгүүлч онцлон бичсэн байгаа. За тэгээд пүрэв гарагийн дугаарын бас нэгэн гол онцлог нийтлэл ялцчгүй геополитикийн асуудал байгаа. Дэлхийн нийт дөрнөд байгаа энэ геополитикийн ээдрээтэй гэж хэлж болох энэ цаг үед ер нь одоо энэ асуудлыг бид хэрхэн харах ёстой юм, ямар дүгнэлт өгж байгаа талаар Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч намрын их баяр болон судлаач Сумати нар ТV-с телевизэд ярилцлага өгсөн. Сант Марал төвийн тэргүүн Суматиг манай үзэгчид нь бас сайн мэднэ. Тэгэхээр олон улсын харилцааны энэ асуудлууд ер нь ямар чигт явж байгаа юм гэдэг асуудлыг голлон анхаарсан ийм ярилцлага болсон байгаа. Ерөнхийдөө бидний мэдж байгаачлан өнгөрсөн сарын сүүл бол Украины ерөнхийлөгч Зеленский цагаан ордонд альчилсан. Цагаан ордонд болсон уулзалт бас тэмч таатай биш байдалтайгаар өндөрлсөн. Үүний дараах асуудал юу өрнөсөн бэ гэхээр Европын холбоо энэ Орос Украины дааны асуудлыг зогсоохын төлөө ер нь биедан ажиллах ёстой юу гэдэг асуудал дээр Францын ерөнхийлөгч нэлээд голлох байр суурь эзэлсэн. Лондонд Европын холбооны удирдлагуудын томоохон хоёрч том уулзалт болсон. За үүний дараа дөнгөж өчигдөрхөн бас инх тайвны хилцээрийн эхний шат амжилттай болох бас нэгэн алхам хийгдлээ. Украин улс одоо Америк нэгдсэн улсын санал болгосон инхийн хилцээр 30 хоног гал зогсоох тухай асуудлыг энэ саналыг нь яг хүлээж авч байгаа илэрхийлсэн. Одоо бүх асуудлаас Оросын шийдвэрээс шалтгааллах гэж хүлээгдэж байгаа ийм
бас хүлээлтийн нөхцөл байдалтай геополитикийн үйл явдлууд өрнөсөн хэвээрэн тэгэхээр энэ асуудлыг одоо пүрэв гарагийн дугаарт онцлон оруулсан байгаа. За тэгээд пүрэв гарагийн дугаарын бас нэгэн онцлог ярилцлага бол Монгол улсад Японоос суугаа онц өгөөд бүрийн эрхтгэлчин сайд ноён Игавахара өргөдөн яг хоёр орны харилцаа болон одоо удахгүй болох Япон улсын цогж авахлын эзэн хаан Нарухито манай улсад айлчлахаар болсон. Анх удаа эзэн хааны хавар айлчилж байгаа энэ түүхэн айлчлалын ач холбогдлын талаар, түүхэн айлчлалын бэлтгэл ажлын талаар ярьсан байгаа. Энэ ярилцлагыг бас унших боломжтой. Баасан гарагийн дугаарын хувьд за Баасан гарагийн дугаарын онцлог материалаар одоо Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Польш улсын ерөнхийлөгчийн урилгаар одоо айлчилж байгаа улс төрийн айлчлалын талаар мэдээлэл орсон байгаа. За энэ хөө айлчлал нь бол одоо улс төрийн хүрээнд хийгдэж байгаа 12 жилийн дараах айлчлал болж байгаа. За тэгээд айлчлалын хүрээнд бол одоо боловсрол шинжилгээ ухаан, эрүүл мэнд гээд одоо бүх салбарт одоо 10 гаруй санамж жижиг байгууллагаар болсон гэсэн мэдээлэл. 10 гаруй санамж жижигт гарын үсэг зурах ийм үйл ажиллагаа байгаа. Баасан гарагийн дугаарын бас нэгэн онцлог нийтлэл бол олон улсын тойм байдаг. Энэ 7 хоногийн олон улсын тоймор мөн л одоо Трампын тарифтай холбоотой болон одоо худалдааны дантай холбоотой хэд хэдэн мэдээллүүд энэ 7 хоногт болсон. Энэ мэдээллүүд маань хөрөнгөний зах зээлийг ер нь хэрхэн данслахж байгаа. Хөрөнгөний зах зээл дээр томоохон компаниудын хувьцаа унж эхэлсэн энэ асуудал ер нь юунаас болов гэдэг дээр аналитик хийхийг оролцсон. Тэгэхээр ерөнхийдөө бол Канада, Мексик зэрэг хөрш орнууд тэгээд Хятадтай холбоотойгоор тус улсуудаас авж байгаа бараа бүтээгдэхүүнд 25% татвар ногдуулахад Трамп мэдгдсэн. Ялангуяа Канадын хувьд бас нэгэн онцлог үйл явдал болсон нь энэ 7 хоногийн хувьд Канадад ногдуулах татварыг 50% хүргэх тийм гинтийн шийдвэрийг ерөнхийлөгч Трамп гаргасан. Тэгэхээр энэ шийдвэрийн дөнгөж дараах нь одоо Канадын Онтарио мужийн захирагч бас яралтай арга хэмжээ авч Америк нэгдсэн улсад нийлүүлж байгаа эрчим хүчний үнийг багасгах талаар шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ шийдвэрийн дараа Трамп 50% хүргэсэн татвараа багасгах боломжтой. Тэгээд тэр 50% хүргэсэн шийдвэрээ цуцлсан шийдвэр гаргасан. Тэгэхээр нэг асуудал дээр хоёр одоо шийдвэр гарсан байгаа Трампын. Тэгэхээр энэ мэтчлэн одоо юу гэдгийг тарифтай холбоотой худалдааны дантай холбоотой энэ гинтийн шийдвэрүүд ер нь бол хөрөнгөний зах зээлд маш томоохон өөрчлөлт сөрөг нөлөө ялангуяа авчирж байна. Тэгээд цаашлаад Америк нэгдсэн улсын эдийн засаг, дэлхийн эдийн засагт инфляцийг хүргэх үү, Америкт өрнөд байгаа ажилгүйдлийн асуудалд бас гол нөлөө үзүүлэх үү зэрэг нэлээд шүүмж маягийн мэдээллүүд их гарах болсон. Тэгэхээр энэ талаарх одоо таймыг Баасан гарагийн дугаараас унших боломжтой. Энэ түрээ 7 хоногийн тайм маань өндөрлөж байна. Тэгэхээр ташрамд ордоход зууны мэдээ сонин хэвлэл мэдээллийн байгууллагуудаас түүжээлэн 2 дахь байгууллага болж олон улсын JTI сертификатыг хүлээн аваад байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд илүү найдвартай баталгаатай их сурвалж болохыг баталгаажуулдаг олон улсын энэ сертификатыг дэлхий дээр 130 гаруй орны 2000 орчим хэвлэл мэдээллийн байгууллагаатайгаар аваад байгаа. Тэгэхээр манай сонин бас Монголоос анхдагч болон авсандаа баяртай байгаа. Нөгөө талаар энэ маань бас бидэнд томоохон хариуцлагыг авчирч байгаа. Тэгэхээр олон улсад танигдсан энэ сертификатыг авсан хэвлэл мэдээллийн байгууллага дэмжиж хамтран ажиллахыг бас уншигч үзэгчтэй уриалж байна. За тэгээд та бүхэн манай сониныг цаасан болон цахим хэлбэрээр захиалан унших боломжтой. За цахим хэлбэрээр 100-ны мэдээ цэгийн сайт руу нэвтрэн орж одоо захиалан унших боломжтой байгаа. За ингээд энэ 7 хоногийн 7 хоногийн тайм өндөрлөж байна. Эх 7 хоногийн таймаар эргүү уулзлаа баяртай. Зүүнд түчээлэх 100-ны мэдээ сонин. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.